За өглөөний мэнд төргийн эрхэм үзэгчтэй өнөөдөр улсын хурлын сонгуул 2016 оны сонгуул явагдаж байна. Улаанбаатар хотод бороотой байна. Иргэд сонгогчд бол саналаа их нэлээд идэвхтэй өгч байна. Тэгэд ард түмний хяналтын зөвлөлд бол иргэдээс бол их мэдээлэл ирж байна. Өглөөнөөс хойш одоо санал өгөхөд одоо iWatch гэдэг ийм цагаар дамжуулж бас сонгуулийг луурдах одоо санал худалдан авах тийм боломж байна гэдэг мэдээг бид нар Facebook орчинд бол өгсөн байгаа. Дараагийн мэдээлэл бол одоо бид нар Баянзүрх дүүргийн иргэн бидэнд бас хандаж мэдээлэл өгсөн юм аа. Танд одоо олон нийт хандаж тийм ээ сонгуулийн хуулийг зөрчиж байгаа ямар тодорхой баримтууд байгаа вэ? Энэ талаар одоо үзэгчид одоо Facebook сонирхогчид нийт сошиал ертөнцийнхэндээ мэдээлэл түгээх юм аа. За ингээд өнөөдөр би Баянзүрх дүүргийн иргэн мөнх туяа байна. Өнөөдөр манай шинэ байранд ороод би одоо удаагүй байгаа. Байранд урд өмнө хуучин айл байгаагүй учраас ерөөсөө тэгж хуучин тэр байсан болов гэж бодогдохгүй. Яг л манай амбул байх хэвээр тэр харьяал дээр. Тэгэхээр манай юун дээр урилга явуулсан байлаа. Тэгэхэд бол манай хаягн дээр одоо Араиса Энгцэцэг гэдэг ийм хоёр хүний урилга ирсэн. Тэгэхээр би одоо андуурсан болов гэж бодоод өнөөгдөх саяхан би сонгуулаа өгөөд гарч ирлээ. Тэгэхэд давхар би гайхаад энэ хоёр урилга ирсэн учраас би зүгээр хаяга манай хаягн дээр ямар хүмүүс байгаа яг газар дээр нь тодруулъя гэж бодоод саналаа өгөх явц дундаа би одоо манай ам бүл дээр ямар хүмүүс санал өгч байна гэдгийг харлаа. Яагаад би тэгж харсан бэ гэхээр манад урдчлаад ийм хоёр урилга ирсэн учраас би тэрийг онцгойлон анхаарч ийм огт танихгүй ийм хоёр хүний юу байгаа учраас би тэр нисэн жагсаалтаас яг манай хаягн дээр ингээд тодруулаад яг манай хаягн дээр одоо камерын төрсө төхүүлээд өгөх хэрэг. Тэгээд урдчлаад ийм манай хаягн дээр огт байхгүй хоёр хүний урилга ирсэн учраас би дахиж өнөөдөр саналаа өгтөө тулгалтаа хийхэд дахиад энэ хоёр хүний нэр байж исэн. Тэгээд би үнэхээр өмнө хуучин байр байгаад өмнө өөр айл амьдарч байсан бол би өмнөх хүн байжээ гэж бодох байлаа. Гэтэл шинэ байранд яхаараа ингээд бүр хаа хамаагүй ийм хүн манай хаягн дээр ирчвэ гэд би тэр сонгуулийн хэсгээ ахлах зохион байгуулагчид хандаж хэллээ. Одоо манайх ам бүл тэд яг байх ёстой улсууд нь дээр нэмэгдээд ийм хоёр хүн орцсон байна. Энэ бол зөрчил шүү. Ялангуяа манай Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэд сонгогчид бид төлөөллөө өөртөө сонгох ёстой байтал зохиомлоор ийм хүмүүсийг байршуулж өгсөн. Энэ бол том зөрчил шүү гэж анхааруулж хэлсэн боловч ахлах зохион байгуулагч бол тэмдэглэж авахгүй бүр үл тоосон янзтай бүр тийм хариулт өгсөнд нь би иргэнийхээ зүгээс маш их харамсаж байна. Тэгээд ийм зохион байгуулалт та ийм үйл ажиллагаа явуулж байна. Энд бас их том сүлжээ мап ажиллаж одоо маш их улс төрийн том бүлэглэл мапын сүлжээнд орсон байна. Мапын сүлжээнд орсон. Яаж байгаа юм гэхээр одоо энэ юуг хороодын иргэний бүртгэлийн ажилтан гэж байдаг. Энэн дээр бас суулгаж өгсөн байж магадгүй. Хорооны иргэний бүртгэлийн ажилтан бас аягуулд энд оролцсон байж магадгүй гэж бодож байна. Дээр нь нэмээд статистикийн ерөнхий хорооны бас нөгөө сонгуул өгөх сонгогчдын нэрсийн жагсаалтыг гаргаж сонгуулийн ерөнхий хороонд өгсөн байх ёстой. Тэгэхээр статистикийн ерөнхий газар бас энд мөн иргэний бүртгэлийн газар эдгээр давхар ингээд бас нэр дэвшигчид үүнтэй холбоотой бас байж магадгүй шүү дээ. Бас тэгж хардж байгаа иргэнийхээ бас нэр дэвшигчид бас хүмүүсийг ингэж өөр хаягн дээр тараан байршуулж тэ өөрсдөө гарахын төлөө бидний иргэд бидний зөв шудраг сонголт биш зүгээр одоо өөрсдөө гарахын тулд нүүлгэн шилжүүлэлт хийж олон айлууд дээр ийм тараан байршуулах бодлон хийж магадгүй. Тийм учраас иргэд сонгогчид би энийг тагнуулын ерөнхий газарч би энэ юугаа өгнө өргөдлөө өгнө. Мөн шүүх хуулийн байгууллага хяналтын байгууллагад бас энэ юугаа өгнө. Яагаад манай дээр ийм хүмүүсийг ингэж автоматар оруулж ирж байгаа. Энэ бол зохион байгуулалтаа бүлэглэлийн шинжтэй гэмт хэрэг төрийн эсрэг гэмт хэрэг гэж үзэж байна. Өнөөдөр иргэд төрөө сонгох ёстой мó энэ зохион байгуулалтаа өөрсдөө гаргахын төлөө нүүлгэн шилжүүлэлт хийж ингэж байх ёстой мó. Тийм учраас одоо энэ айгу олон хүн энд хамрагдана. Тэгэхээр иргэд сонгогчд маш хянуур байж нүүлгэн шилжүүлэлтээр хамрагдсан хэдэн төгрөгөнд хууртагдаж ингэж үйл ажиллагаа төрийн эсрэг гэмт хэрэг хийж байгаа учраас үүнээс болгоомжилж иргэд бүр одоо энэ дээр хянуур байж өөртөө бас тэр бодлоонд оролцсон
оролцоод гэмт хэрэгтэн болохгүй байхыг анхааруулж байна. Тэгэхээр энэ жилийн сонгуул болохоор урд нь бид нар хар машин мөнгө тараалтаас нэлээ болгоомжлдог байсан. Энэ жилийн сонгуул бол зарцаа, жом гэсэн хоёр нэр томьёо гараад ирсэн. Зарцаа нь болохоор ингээд нүүдлээд тухайн сонгуул өхийн тулд одоо хэдэн мянгаараа нүүдэлж гин гэж орон нутгаас биднэрт мэдээлэл ирж байгаа. Хүсгэл аймгаас мэдээлэл ирж байна. Нэг нэр дэвшихэд 2500 дор хаяхад ийм иргэдийг нүүлгэн шилжүүлж саналаа өгүүлж гин гэж энэ одоо орон нутагт тухайлбал Улаанбаатарт бол саналыг өгөхөд хүмүүс нь хүрх юм уу гэсэн эргэлзээ бас нөгөө талууд ярьж ин л да. Жом гэдэг нь одоо таны наад хэлж байгаа нь бүр урьдчилаад ингээд одоо энэ юу ш нэрсийн чагсаалтыг ингээд бодлуулах тухайн хаяг дээр байхгүй хүнийг олноор бүрдэх энэ бол түгээмэл байгаа юм биш үү гэдэг хардлага байгаа. Энэ нүүж байгаа одоо ачиж ирж байгаа нүүж байгаа энэ зарцаануудын талаар мэдээлэл байна уу? Ер нь бол ингээд эргэн тойрон тантай харьцаж байгаа сонгуулийн явцыг хянаж яхад ер нь би бол яг үнийг хэлэхэд иргэнийхээ байр суурийг л илэрхийлж байна. Надад бол сонгуул эхлэхээс өмнө ийш тийшээ хүмүүс нүүж ийн гэдэг юм мэдээлэл бол ерөөсөө иргэдийн дунд тарцсан байсан. Би тэрийг сонсцсон байсан. Тэгээд сонссон байсан ч гэсэн яг бодтер өнөөдөр би бол өөрийн биеэр үзлээ л дээ. Яг ингэж одоо яг үнийг хэлэхэд тийм мэдээлэл бол иргэд бол сонсцсон манай хаягн дээр тэдэн хүн эдэн хүн гэд яриа бол гарцсан байсан. Өнөөдөр би саналаа өгснөөрөө яг энийг баримтжуулж байгаа. Хичнээн хоногийн өмнө манад ийм урилга 2 хоногийн өмнө өгчөөд би энийг арайч ийм хүмүүс санал өгөхгүй байх гэж удаад бариад очиход тэр сонгогчдын нэрс дотор байж байгаа. Ингээл манай хаягн дээр ийм энэ бол тодорхой баримт. Тэгэхээр энэ бол үнэн юм байна. Энэ олонний яриа ортой гэдэг үнэн юм байна. Энийг бол би үнэхээр одоо яста үнэн муухай одоо төрийг одоо юу гэх төрийг хууль бусаар авах гэж улаарч байгаа нэг үзэгдэл гэж бодож байна. Тэгэхээр та энэ тодорхой баримтаа одоо сонгуулийн ерөнхий хороонд өгөх үү? Хэвлийнхэн хандах байх ойлгомжтой. Би сонгуулийн ерөнхий хороонд өгнө. Тэгээ хууль хяналтын байгууллагт өгнө. Тагнуулын ерөнхий газар өгнө. Энэ бол зөвхөн нэг хүний үйл явдал биш ээ. Энэ бол нэр дэвшигч үүнтэй холбогдож байгаа. Тэгээд нэр дэвшигчийг дэмжиж байгаа тэр нүүлгэн шилжүүлэлт оролцож байгаа иргэд ч гэсэн энэ юун дээр оролцсон байгаа. Давхар тэр бүртгэдэг газар одоо хаана бүртгэдэг хорооны иргэний бүртгэлийн газар, статистикийн ерөнхий газар тэр сонгогчдын нэрсийн жагсаалтыг сонгуулийн ерөнхий хороонд гээд наашаа ирсэн л гэж тэр хэсгийн ахлагч зохион байгуулагч тэгжилээ. Тэгэхээр маш олон ингээд сүлжээгээрээ ингээд ийм зохион байгуулалттай ийм зөрчил яаж гарах юм байна. Өнөөдрийн сонгуульд бол ер нь тэгж ажиглагдсан тийм ээ. Би одоо энийг яг баримтаар өөрөө яатсан учраас бас эмзэглэж байна. Тэгэхээр иргэд өөртөө төрөө төлөөлөх хүмүүсээ сонгох гэж яхад зохион байгуулалттай энэ төрийг одоо ингэж боснуулж байгаад үнэхээр харамсаж байна. Тэгэхээр бүгдээрээ ийм зохион байгуулалтын юмд оролцохгүй байх хэрэгтэй. Өөртөө хэрэгт холбогдож магадгүй байна шүү. Үүнийг би дахин иргэдэд анхааруулж хэлмээр байна. За тэгэхээр манай ард түмний хяналтын зөвлөл буюу одоо энэ шигтний чуулганаас явуулж байгаа энэ сонгуул 2016 SOS гэдэг энэ шуурхай яаралтай энэ одоо мэдээллийн баг байгаа. Тэднэрт дөнгөж сая таны дараахан уулзсны дараа сонгон найрхан дүүргээс юу нэр дэвш бидаа нэр дэвш Данзан Балжир инх тайван ярьсан байгаа. Тэр нь болохоор саналын хуудсанд ерөөс нэр нь байхгүй. Өөрийнх нь нэрийг хасаж өөр нэр орлуулж тавьсан байгаа. Иргэний зоргийн нам тэрвш тав гэж тавьсан байгаа. Тэр тийшээ бас бид нар явна. Энэ цаг үеийн ийм шуурхай одоо өнөөдрийн сонгуулийн сонгуультай холбоотой хууль бус үйл ажиллагааны талаар бид нар иргэд сонгогчдод сэрэмжлүүлэн мэдээлэл хүргэх болно. Бидний мэдээлэл бас сонгуулийн ерөнхий хороонд очих юм аа.